За амар мэнд байцгаана уу. Ховь тавилан далд эртэнц өвг дээдсийн үлдээсэн гүн ухааны нууцыг хамтдаа тайлах дуртай Өрийн тэнгэр подкастын сонсогчдоо. Та бүхэнтэйгээ ташууруулж нам баяр хүрнэж байна. За бидний амьдрал бидний хувь заяа гэдэг зүгээр нэг санамсаргүй тохиолдлоор зурагддаггүй гэдэг өмнө ярьсан. Өнөөдрийн бидний аялал бол хүмүүний орчлонд мэдлэх нууц од эрхсийн тохироо бас хүү гайхамшигт ихэн хөвлөдөх өвдсөн тухай та маш наривчилсан гүн гүнзгий сэдвийн тухай ярилцъя гэж шийдлээ. За та бүхэн төсөөлөд үзтээ. Яг одоо би зорхоо ярих гэдэг байна гэсэн үг шүү. Онгод тэнгэрүүдийг бид нэр бол одоо оюун санааны дээд буюу гэгэрсэн сүнсгэлүүд гэж үздэг. За онгод тэнгэрт золоож идсэн хүмүүс бол мэдэх баха. Овг нэр жилийн заавал асуугаад байдаг. За жил гэдэг зүйл онгод тэнгэрд буюу одоо оюун санааны дээдэд чухал байх юм бол энэ зурхаан ухаан бас астролог гэдэг зүйл үнэн болж таарах нэ. Хүний амьдралд зайлшгүй нөлөөтэй байдаг байх нэ. За энийг бол шинжлэх ухаанч нар олон нотолсон байх шиг байдаг. За яг хоёр ордны хоёр ордны зааг дээр одоо мэлхий ихэр гэдэг хоёр ордны зааг дээр гэдэг ч юм уу. Эсвэл цагаан сарын үеэр буюу хуучин он шин онтой солигдох яг тэр мөчт одоо төрсэн хүмүүс байдаг. За 1900 одоо 91 онд төрсэн ирнэ. Цагаан сарын өмнө төрсэн. Тэгээд моржилтэй гэдэг ч юм уу. За ийм хүмүүс байдаг. За ингэж төрсэн хүүхэд бол одоо зорхоод тэр бүр одоо баригдаад байдаг. Зургаалж үзье гэдэг ингээд моржил гэдэг ингээд юу илээ 91 онд төрсэн байгаад байдаг гэдэг ч юм уу. Баригдаад байдаг. Заяа төрөг ингээд зурхаа тавиад үзье гэхээр ерөөсөө олддгоо. Тийм маш нууцлагдмал хүмүүс байдаг. За яагаад гэх юм бол тэр хоёр одны ивэлтэй тий давхар одоо хэмэртэй одоо мэдлдэг тэр хүүхдүүд. За бид нэг ордны цэвэр нөлөөнд төрөхийг бол одоо дөрвдөр төрөх буюу дөрвөн хөлөгтэй төрлөө гэж үздэг. За хоёр одны ивэлд багтаж төрсөн хүүхдийг бол 8 дахь төрөх буюу 8 шарга мартай зөвлөж одоо асар их аз хямартад тооцч одоо ярьдгаа. Тийм яс байдгаа. Ардын одоо амын яриа байдгаа. Онгод тэнгэрүүд бас тэгж ярьдгаа. За хоёр ордны энергийг авсан учраас тийм үү. Тэд хоёр өөр харин шинтэй байхаас гадна за яг ингэж төрсэн хүмүүсийн бөөгийн чадвар одоо далд ертөнцтэй харилцах чадвар, далд мэдрэмж нь маш өндөр байждаг. Тэд хоёр ордны одоо заагт төрснөөрөө хоёр сайхан зан чанарыг давхар өөртөө шингээж авч болдог. Бас эсэргээрэж гэж болно гэж байна. Гэхдээ үүнийг дагсан маш хатуу сүудэр анхааруулга ёсч байгаа тийм үү. Хэрвээ хоёр муу сүйтгсэн ордны зааг дээр одоо таарч юм бол маш муу чанарууд хоролдох эрсдэлтэй. За ялангуяа жишээ авахд тийм үү. За тийм модон хохимоо өдөр гэж байдаг тийм. Эсвэл битүү сартай өдөр тас харахоо одоо ямар ч байгалийн эрчим байхгүй болчихж штэ. Нар сар ихтгэр тийм. За тийм өдөр ч юм уу. Бүх зүйл унтах өдөр гэж юу н байдаг. Тэр үед бол төрхийг энэ хуучны ибэхэ гэдэг мэргэжилтэй хүмүүс цээрлж одоо бид нэр ардын одоо өв соёл гэх юм болгоод аваад ирчихжээ. Сайхнаас мартагдчихжээ. Энэ бол за бас сартай тийм үү. Битүүний өдөр нь одоо хоёр ордны зааг байх юм бол хүүхэд төрүүлэхийг яаж хийж агаад цээрлүүлэх, хойшлуулах хэрэгтэй гэж одоо үздэг. За одоо манай цаг үед гэх юм уу те орчин цаг үед хүмүүсийн төрөлтийг бол эмнэлгийн аргаар эсвэл бариагаар ч юм уу эсвэл хүчээр хөндлөнгөөс нь одоо удирдах
өдөр судрын ингээ хараад албаар энэ зураглалыг нь тааруулж төрүүлдэг тийм хандлага бол ажиглагдсан, бий болсон байсан. За энэ бол мухраад одоо мухар сүсэг болоод явчин тий. За яг ийм тохиолдол байх юм бол энэ нь одоо төр говьлох хүн төрлөختнийг одоо буруу зүйл рүү хөтлөн аваач гэжтэй төөрүүлэх маш аюултай үйлдэл гэж үздэг. Тий. Яг л сууд хүн маш цөөхөн дэрдэгтэй адил мууз давхцалж гисэн маш ховорхон тохиолддог учраас байгалийн жамыг сэрж болохгүй гэж үздэг шүү. За үнийг жаахан дэлгэрүүлвэл жинхэнэ сууд хүмүүс одоо төрдөг цаг гэж бас байгаад шүү дээ. Төрлийн удирдагчд хийзээ ямар давхцалтаар төрд юм бэ? Тэ сууд нэгэн болбоос одоо 3 одны давхцлаар төрдгөө гэж одоо онгод ингэрээд ярьдаг. Тэ олон одны ивэлд орж иж энэ одон айгаас асар их эрчим хүч одоо авдгаа гэж үздэг. За одоо жишээ нь 1991 оны онд 3 эр заргийн гаригууд дэлхийд гурвалжлан орж ирсэн гэж төгс судлаад үзсэн бол эсвэл 2012 он гэхэд гайхамшигтай одоо тийм од гариг ирсэн давхцлууд байдгаа гэд бид нар мэднэ. За ийм онцгой үед хамгийн дээд одоо язгуурын сүнснүүд болох умбал сүнснүүд хүний орчлонд буудаг. Одоо онгод сүнс гэдэг зүйлээж айгүй олон ангилаад байгаа шүү дээ. Онгод гэдэг, хар сүнс гэдэг, тэрэн бороол гэдэг, умбал гэдэг, бурхан гэж бас төрөл зүйлийн сүнсүүд байгаа. За онгод дотроо бол бага онгод, дунд онгод, дээдийн дээд онгод, дархлагдсан онгод гэх мэтүүд ингээ байгаа. За умбал гэдэг бас тийм одоо язгуурын тийм сүнснүүд бас байна. За энэ нь болохоор 60 жилд нэг л удаа тохиолддог гэж байгаа. Тухайн 60-ны эхний морь жилд их наран болон наран од хоёрын яг хооронд дэлхий байх цагт л умбал сүнснүүдийг буулгаж болдог гэж. Түүний дараагийн жилд бол нохой жилд буюу хав харанхуй хар нөхөн болон наран хоорондын тэгш зурвсан үед тийм дайны тэнгэрийн одоо умблуудыг тийм эрдлийг одоо дайж үлснүүд төрдөг гэдэг үздэг. Үнч тийм нохой жилд. За тэгээд өөр өхөр жилд одоо хөхтэй мэргэн одоо марлаад одоо гээд одууд. За ингээ бүх одуудын тухай ярих юм бол одоо дуусахгүй л үү те. Тэгээд бидний амьдрал дээр игэл заяа, хаан заяа, хатан заяа гэд ярьдаг да. Игэл заяа гэдэг бол нэг юм уу одоо хоёр ордны химнэлтэл нийцэж эхнэр болоод одоо гэр бүлтэйгээл сайхан зөгцөөд амьдрахыг хэлж идэг. Хэвийн сайхан амьдрнаа л гэсэн. Дэлхий тийм олонтой заавал нийцэж байх алба бас байхгүй. Тэгээ хүн олонтой заавал нэгдэж явах алба байхгүй гэсэн. Харин хаан заяа, хатан заяа гэдэг бол бүх одны айтай зохицох. Хүн гэдэг амьтан хэдий олон амьтантай, хэдий олон хүнтэй химнэл нэгтэй байж харилцах чадамжтай байна. Төдий чинь олон хүмүүсийг удирдах эрчим биетэй байхыг одоо хэлнэ гэж байна. Одоо энэ дээр нөгөө бүтэн заяа гэдэг зүйл гарч ирж идэг. 99 тэнгэрээсээ бид нар химээ зөвлүүлээд заяагаа дүргээд эрдгээ гэд ярьсан шүү дээ. Тийм учраас одоо бүтэн заяатай тийм хүмүүс бол амьтантай ч айлгалцч чадна гэж. Бүх мэдрэмжүүд нь нээлттэй байж идэг. Тийм онцгой одоо ордонд төрсэн болвол царайлын орд ч гэдэг 2 ордны заагт төрсэн, 3 ордны заагт төрсэн хүмүүсийг болвол. За тэгээд энэхүү олон тийм одны гайхамшиг давхцал одоо тэр дээд тэнгэрээс өргөдөж ирдэг тэр онцгой сүнснүүдийг бол бид нэр сая тэгээ умбал сүнс, умбал үр гэж одоо дурдсан. Ирээдүйд тийм үйлдэх үүлийнхэн цар хүрээ өргөн суу бэлэг авьяас маш өндөр тэ
одоо өдрийн од мэт ховор гэдэг штэ. Ийм хүмүүс их ховорхон мэдлдэг. Ихэвчлэн одоо онгодууд тусгаалan энэ миний тусгай өөр шүү гэж бүр ээжийг нь аавыг нь товолж иж одоо төрүүлдэг тэр умбал сүнсүүдийг. Тэгээ маш их бэлтгэгдэж одоо тусгай томилолтоор ирдэг гэсэн. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Энэ урилгатай энэ умбал үрсэн аливаа өвчнөд өртөмхий. Зан хайшин хувьд чанга хатуу байдаг учраас эцэг эхээсээ ирнэ маш их анхаарал халамж одоо илүү их хамгаалалт дэм хариуцлагыг одоо шаардж байдаг. Тийм учраас одоо нөгөө өртийн тэнгэрийн ёх төлгөрүүд гээд байдаг. За ийм онцгой тийм үү? Надад одоо умбал сүнс ирж байгаа юм биш үстэй. Гэт энэ умбал үрийг эцэг эхчүүд яаж урьдчилан таних вэ те? Үүний нэг 3 чухал очиг байдаг. За эхний очиг, нэгдүгээр очиг. Тэд нар ингээд урагт байхаас одоо хэвлээд байхаас л танигддаг. Тэгээ умбал үрийг тийм ээж нь тээж байх хугацаанд эцэг их нь ямар нэгэн онцгой үйл явдлын гэрч болдог. Эсвэл үр нь өөрийнхөө энэ эрчис үйлцэл энэ заяа тавиланг мэдрүүлэхийн тулд эцэг эхийг түүхэн үйл явдалд оруулдаг. Тийм сайн тохиолдлууд байдаг. Түүхэн дээр тийм сайн тохиолдлууд маш олон байдаг. Энийг та хэд судлаад үзэх юм бол за дараагийн очих нь 2 дугаар очих юм тийм. 6 ухаанаар шинждэг. Тухайн умбал үрийг мэдлэх өдөрт тийм тохиох одоо яг тэр өдөр нь ямар од гариг иргэслээ. Одоо иргэсэн давхцлын тоо нэмэгдэж байна. Тэр тоо нэмэгдэх хэрээр тэр хүний бусдад нөлөөлөх одоо заяаны өгөгдөл өндөр байдаг. Тэгээ өндөр байдаг гэж үздэг. Бас мичид заяаны үрс энд хамаардаг. Мичид заяатан байна гэдэг. Одоо нэг урлагийн од сод болох хүмүүсийг хэлээд байдаг. За 3 дугаар очих нь гэх юм бол тухайн умбал үр 3 настайдаа өөрийнхөө зэн совинг илэрхийлж эхэлдэг. Тэд нэр би урд төрөлтэй ийм нэртэй тийм амьдралд туулж ийсэн гэд одоо өнгөрснөө яриад идэг тийм хүүхдүүд байдаг. Би ирэх цагт одоо тийм хүн болно. Би том болоо тийм юм бүтээн гэд их ярьдаг тийм. Одоо мөрөөдөн хийхөө хүүхдөө хасаал тийм зоригтой сүнснүүд байдгаа. За тэднийг бол тэрэн сүнс дээч гэж хэлдэг, умбалч гэж хэлдэг. Гэхдээ энэ хоёрт баг зэргийн ялгаатай байждаг. За энэ бүх тийм хайхамшигтай зүйл одоо хаана явагдд юм бэ? Та мэдээж ихэн хэвлээд тийм үү? Эр заяатан буюу эр хүн бол арга талаа даадаг гэдэг. Им заяатан бол бэлэг талаа даадаг гэж монголчууд хэлцдэг. За эхийн зүүн, ээжийн зүүн гэж бас байдаг тийм. Ээжүүд үрдээ тийм уучрах бэрхшээл, аюулыг одоо урьдчилан сэргийлэх, мэдрэх тийм гайхалтай төрөлхийн зүүн одоо хандлага гэх үү. Тийм хандлагатай байдаг, зөнтэй байдаг. Эмэгтэй хүн жирэмсэн байх хугацаанд маш их одоо суралцаж тийм нөгөө шид хүчүүд нь одоо итгэвччихийдэг. За жишээлх юм бол тэд 3 жил тасралтгүй яг итгэвхтэй бөөлсөн улаачтай дүүцэх хэмжээний хөг мэдрэмжтэй болдог. Мэдрэмж бол маш сайн өсөж идэг. Тэгээ онгодууд бол удагдаад итгэдэг шүү дээ. За нэг бол олигтой бол үгүй бол төрөл гэдэг. Тэгжиж одоо хүн өөртөө бий болгож байгаа учраас хөг мэдрэмж бол маш сайн өсдөг. Бэлэг талаад авах гэдэг шүү дээ. Тэгэхээр шидийн чадамж нь одоо бэлэг талын чадамж нь бол өндөр болох хэвээр хүүхдээ одоо хамгаалах одоо байгалийн зэн юм да тий. Улаач хүн бол тэгээ хоёглаад хийцэнгэргээ дилдэж одоо бодлоо юунаас сулж байж тэ энэ онготойгоо оюуныг тийм биедээ тасаж авдсан шүү дээ. Тэгвэл яг үнтэй адилхан их хүн 9 сарын турш одоо хэлээтэй хугацаанд өрийнхээ сүнсийг хүн холбоогоор дамжуулаад мэдэрч тийм хэрхэх
заяа нэг яах юм? Ямар одоо заяа тавилантай хөвгт байна. Хишиг буянгийн одоо тосож авдаг одоо асар их хүчтэй холбогддог гэх юм уу? Онцгой сүнстэй хил юм бол тэр онцгой заяаг эдэлж болдог гэсэн. За тиймээс ээжүүд маань одоо өөрсдөө энэ мэдрэмжийг маш сайн ажиглаж явах хэрэгтэй. Туршлага болгож авах хэрэгтэй. Тэ? За тэглээгээд нэг зүйлийг анхааруулъя. Их хүн тийм үү? Үрийнхээ төлөө санаа зовохдоо төлөв болгоо. Үрийг ирээдүйд ямар хүн болохыг нь мэдхийг оролдоод байдаг. Тэгээ энэ бол маш хатуу цээрлэх одоо зүйл. Одоо хуучин цагт бол байсан яс одоо бол алдагдчихад байгаа шиг байна. Өрөөлийн хүн тийм үү? Тандалтаар ургийн ирээдүйг мэдэх нь асар хортой бөгөөд өөр хүнээс ирэх жаахан төдий дээр атаархлын сүйдрэл гэхэд л тэр үрийн хувь тавилаа заяа төөргийг одоо төөрүүлэх алдас гарах эрсдэлтэй гэдэг. Тиймээс бол илдв ямар ч хүн ер нь хүнийг хуучин цагт бол одоо чи жирэмсэн юм өө хээлээтэй юм гэж асуудаггүй тийм ёс бол байсан. Тэгж хамаагүй ярьдаггүй. Тэр жирэмсэн болцсон байлаа. Энд жирэмсэн болцсон байлаа гэл. Одоо цаг үед бараг тэгж тэр хил ам гэдэг зүйлийг мэддэг болцсон учраас хүмүүс бараг жирэмсэн болсноо ч нуудаг болж байгаа шүү. Тэ. Энэ хуучны ёсоо одоо бид нэр сэргээж жирэмсэн одоо эмэгтэйчүүдийг хамгаалах хэрэгтэй. Тэ. Хил ам тэгж тэрнтэй тэгээ жирэмсэн болгож байна гэдэг ч юм бол хүн харааж байна л гэсэн. Тийм болохоор ер нь энэ хүүхдийг бол зөвхөн эцэг их нь л өөрсдөө шинжиж тийм өөрсдөө л дүгнэж цэгнээд дотроо хадгалж явбал их чухал байд юм шүү гэж хэлмээр байгаа. За тэгээд сонсогч та бүхэн орчлонд одоо хүн болж төрнө гэдэг тэр тусмаа эцэг их болж одоо Тэнгэрээс урьж авчирна гэдэг ямар гүн гүнзгий нарийн нанд бас тийм хариуцлагатай барилдлага болохыг одоо энэ удаагийн дугаараараа хөндлөө. За таны өөр хүүхдээ ямар лундаа өргөлж өөдөө байх болтугай. За түр баяр та.